нийслэлийн шинжилгээ ухаан үйлдвэрлэл инновацийн газар үзүүлж байна. Инновацлог Улаанбаатарын төлөө. Дэлхийд даяар сүүлийн жилүүдэд хүчтэй өрнөсөн дижитал хувьсэл одоо ч үргэлжилсээр байна. Улс орнуудын нийгмийн эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар болоод буй мэдээллийн технологи нь мэдлэг боловсрол, хөрөнгө мөнгө, хүч чадлаас үл хамааран хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээ улсаар байна. 2025 он гэхэд бизнесийн байгууллагуудын 3/2 нь програм хэмжим компаниуд болж нийт аппликейшнуудын 90 гаруй хувь нь үүлэн технологид суурилах том мэдээ гарчээ. Ирээдүйд үүлэн систем, ухаалаг төхөөрөмжүүд, нийгмийн сүлжээ, датабаз зэрэг технологийн голчиг хандлагуудыг бизнесийнхээ стратеги, үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж чадсан нь илүү амжилт гаргах нь тодорхой үлжээ. Нийслэлийн шинжилгээ ухаан үйлдвэр инновацийн газар санаачлаад инновацлог Улаанбаатар төслийн хүрээнд IUB гэдэг энэ төслийг бол бас хэрэгжүүлээд явж байна. IUB төслийн гол зорилго бол бид хувийн хвшил төр хоёр хамтраад иргэдийг бол илүү цаг хугацаа хэмнэсэн тухайн үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэхэд энэ захимаар захиалга өгөх, цаг авах, мөн гишүүнчлэлээр илсэх гих мэтчлэн олон үйлчлэгийг бол санал болгоод явж байгаа. Энэний хамгийн нэгдүгээрт энэ цар тахлын хүнд хэцүү үед бол манай энэ үйлчилгээний салбар, ялангуяа энэ ахуй үйлчилгээ, нийтийн хоол, худалдаа үйлдвэр үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч нар маань бол ихэд нэрвэгдэж үйл ажиллагаа бол нэлээд доголдолтой юм байсан. Энэ үед бол нийслэлийн засаг даргын тамгын газар, шинжилгээ ухаан үйлдвэр инновацийн газар, мэдээлэл технологийн газрууд хамтраад энэ аж ахуйн нэгжүүдэд бол захимжуулъя. Уламжлалт худалдаа үйлчилгээний салбарын хувьд бизнесийн загвараа өөрчлөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Учир нь технологийн тусламжтайгаар ганц ч дэлгүүрийн барилгагүй, салбаргүй маш олон дэлгүүр худалдааны байгууллагууд бий болж уламжлалт салбарыг бүхэлд нь өөрчилж байна. Ганц зочид буудлын өрөөгүй Airbnb компани шинэ бизнесийн загвар дээрх технологиудын тусламжтайгаар өндөр амжилт олсон гэх мэт жишээг дурдж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ цар тахлын хүнд хэцүү үед ажлын байраа хадгалсан үйл ажиллагаа чигд явуулж байгаа байгууллагуудыг дэмжиж даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан байгаа. Үүний хүрээнд IUB буюу Инновацлог Улаанбаатар гэсэн аянийг бид хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ аяныхаа хүрээнд бид бол энэ зочлох үйлчлэгээний салбарыг цахимжуулах арга хэмжээ зохион байгуулж байгаа. Ерөнхийдөө бол энэ зочлох үйлчлэгээний салбарын бол ерөнхийдөө компаниудаас том компаниуд нь ихэвчлэн бол үйл ажиллагаанд захимжих арга хэмжээг бол аль хич хэрэгжүүлээд явж байгаа. Бидний гол зорилго бол дунд болон дундаас доош аж ахуй нэгж иргэдийг захимжуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Өрсөлдөөний орчин ширүүлсэн технологийн нөлөө улам их болж буй энэ цаг үед томоохон компаниуд бизнесийн загвар, стратегидаа эрс өөрчлөлтүүдийг хийж байгаа бөгөөд жижиг компаниудын үйл ажиллагаанд энэхүү дижитал шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай байна. Тиймээс хамтдаа хөгжиж шинэ шатанд гарахын тулд нийслэл дүүргийн хэмжээнд аж ахуй нэгж байгууллагуудыг цахим шилжилтэнд хөтлөх IUB аяыг өргөнүүлээд байна. Манай Чингэлтэй дүүрэгт 4 гаруй худалдаа үйлчлэгээ эрхлэгчид албан ёсоор бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. IUB аяны хүрээнд дүүрэгт үйлчлэгээ үйлдвэрлэл худалдаа эрхлэгч иргэн аж ахуй нэгжийг захимжуулах, захим үйлчлэгийг хамруулах ажлыг нийслэлийн үйлдвэр инновацийн газартай хамтран зохион байгуулж ажиллаж байгаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нөгөө талаас нь захим технологийн хөгжил хурдтай явж байгаатай холбоотойгоор иргэд аж ахуй нэгж захимаар үйлчлэгээ авах, захимаар захиад өгөх, захим худалдаа бий болох байдал сүүлийн жилүүдэд
эрчимтэй нэмэгдэж байгаа. Энэ байдал Чингэлтэй дүүрэгт мөн ялгаагүй үзүүлэлтийн хувьд өсөн нэмэгдэж явж байгаа. Нийслэлээс өнөөдөр Чингэлтэй дүүргийн үйлдвэр үйлчилгээ нэгдсэн тэдгээр зориулсан сургалтыг зохион байгууллаа. Цаашдаа бид дүүргийн нэгдсэн мэдээллийн санг улам өргөжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний захин мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг захин тулгуурсан байдлаар хөнгөвчлөх, шуурхаалах, иргэн заавал биечилж ирэхгүйгээр авч болох төрийн үйлчилгээнүүдийг захин хэлбэрт оруулах. Нөгөө талаас төрийн албан агчдын өөрийг нь эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаа хийдэг байдлыг анхаарч төрийн албаны захимаар хийж болох ажлуудыг захин платформ дээр хийх ажлуудыг өргөжүүлэх ёстой гэдэг нь харагдаж байна. Энэ дээр Чингэлтэй дүүрэг өөрийнхөө зүгээс хамаарах ажлуудыг зохион байгуулна. Дүүрэгт байгаа түрүүний хэлсэн 4,000 гаруй аж ахуйн нэгжүүдийг худалдаа үйлчлэгээ эрхлэгчдийг бүртгэлтэй энэ байгууллагуудыг захин систем рүү оруулах зорилго болж ажиллана. Захим шилжилтийг хийхэд нэн тэрүүн тулгамдж байгаа асуудал бол яаж хэрхэн хийх вэ гэдэг байдаг. Нийт дижитал шилжилт хийсэн байгууллагуудын 30 орчим хувийн л амжилттай үр дүнд хүрсэн байдаг бол ихэнх хэсэг нь тавьсан зорилгоо хангаж чаддаггүй байна. Тиймээс нийслэлийн шинжилх ухаан үйлдвэрлэлийн инновацийн газрын санаачлан хэрэгжүүлж буй захим шилжилтийг хувийн хвшлийн иргэд аж ахуйн нэгжүүд дэмжин хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Миний хувьд Хорикософт програмыг ашиглаж байгаа байгууллагын менежерийн хувьд хэлэхэд энэ Хорикософт програмын давуу тал нь болохоор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарын хизээ яаж орсон, мөн юу хэрэгэлсэн, хэдэн цагт хизээ ороод гарсан гэд бүх тэр нөгөө нэг ресепшнуудын маань ашигладаг, цаасан дээр бичдэг байсан, эсвэл Excel дээр ашигладаг байсан бүх програмуудыг нэгтгэж өгөөд мөн дээрэс нь санхүүгийн хувьд тайлан балансыг нь бүгдийг яг маш нарийн тооцоотойгоор нэг байдлаар нэг програмд шийдэж өгсөн маш их таалагддаг. Энийгээ хизээч ямар ч цаг хугацааны тохиолдолд буцаад эргүүлээд ухаж харж хичнээн жилийн өмнө хийсэн харж болдог. Тэгээд цаасан дээр бичдэг үйл ажиллагааг маш их багасгаж нэг болгож нэгтгэж өгсөнд нь аюу их баярлж байгаа учраас Хорикософт програмыг хэрэглэхэд надад аюу таатай байдаг. Манай номын дэлгүүр чатботыг ашиглаад жил гарсан болж байна. Чатботыг ашиглаж хэлснээр биднэрт маш олон давуу талууд гарч ирсэн. Нэгдүгээрт бид нэр цаг хугацааг маш сайн хэмжиж чаддаг байсан. Өмнө нь сошиал дээр болон хэрэглэгчтэй шууд харьцахад заавал хэн нэгэн хүн өдрийн туршид маш их цаг зарцуулдаг байсан бол хэрэглэгчдийн зүгээс байнга асуудаг төгөөмөл асуултуудыг бид нэр чатботороо шийдэж өгснөөрөө заавал хүн тэн дээр цаг зарцуулахгүйгээр хэрэглэгч ч гэсэн өөрсдийнх нь бас хэрэгтэй мэдээллүүдийг шууд автоматар хариултаараас авах боломжтой болсон нь бол их давуу талтай гэж харж байгаа. За мөн үүнээс гадна зарим үед ингээд дэлгүүр хаацсан байлаа, орой байсан ч гэсэн мөн зөвхөн Монгол гэлтгүй гадаад орноос ингээд манай бараа үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг асуух гэсэн хүмүүсийн хувьд бол чатбот бидний өмнөөс 24 цагийн туршид хэрэгтэй мэдээллийг өгч чадж байгаад нь бол бид их маш талархалтай бас хандж байгаа. За чатботоор манай ингээ мессенжерт манай дэлгүүр л шууд холбогдсон хүмүүс рүү бид нэр тэр хүмүүсийн илгээсэн зурвасуудыг бас ангилж бас болдог. За тэгэж ангилсныхаа дагуу болохоор бид нэр эргээд тухайн хэрэглэгчид яг хэрэгтэй хүлээгдсэн байсан асуултын хариулт хүлээж исэн захиалганд өгсөн байсан номыг нь хүртэл бид нэр буцаагаад эргүүлээ тэр хүндээ мэдээлэл өгөхөд бол ангилж ялгаад тэр зурвасуудад хариулах боломжийг бол бас чатбот олгодог. Тэгээд байнгын харилцаатай байдаг, байнгын бид нартай холбоотой байдаг үйлчлүүлэгч нартай зориулаад бид нар мэдлэгээ болон шинэ бараа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл бас мөн чатботоор дамжуулан буцаан илгээх боломжтой байдаг нь бол маш том давуу тал гэж бизнес эрхлэгчдийн хувьд бол харж байна. Энэ цахимжих үйл ажиллагааг бид нар нэвтрүүлээд явснараа бол ирээдүйд гарах үр дагавар нь бол бид нар энэ эдийн засгийн болон энэ үйлчлэгээний салбарын томоохон нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Одоо өнөөдөр дэлхийн нийтээр цахимжиж байгаа энэ цаг үед аль болох хурдан бүх салбар өөрөө хурдан цахимжиж үйл ажиллагаагаа аль болох дэлхийн нийтэд нийлүүлэх нь аягүй чухал байгаа. Ингэснээр бол мэдээж
зардал буурна, үйл ажиллагаагаа зөв төлөвлөнө, дата үүснэ, датан дээрээ суурилж төлөвлөгөө гаргана, гүнний нөөцөө төлөвлөнө гэдэг маш олон давуу талууд бий болж байгаа учраас энэ өөрөө маш олон улсын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ гэж бид зорж ажиллаж байгаа. За эцэст нь хэлэхэд за манай энэ аппликейшн, энэ платформ, за энэ төсөлт маань одоо хамрагдах боломжтой төрөнд орцсон тэр 6400 орчим үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж иргэд та бүхнийг за манай энэ одоо төсөлд хамтран оролцохыг бас уриалж байна. За хэрхэн одоо нэгдэх вэ гэж 9 дүүргийн хүн судалтай үйлдвэр үйлчилгээний хилцүүд дээр очиж та бүхэн бас хүсэлтээ өгөөд энэ одоо манай төсөлд хамтран оролцоод явах боломжтой юм шүү гэдгийг энэ төс хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Цахим шилжилтийн гол зорилго нь үйлчлэгч төвтэй бодлогыг баримтлах явдал юм аа. Өөрөөр хэлэх юм бол хэрэглэгчдэд хамгийн таатай, сэтгэлд хүрсэн үйлчилгээг технологийн тусалцаатай хүргэх гэсэн ойлголт юм. Тиймээс аливаа байгууллагын удирдлагаас эхлээд ажилтан бүр дижитал шилжилтийг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлж, хэрэглэгч төвтэй үйлчилгээг үзүүлж, инновацийг соёл бүхий байгууллага болохын төлөө хамтдаа урагшилцгаая.